Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зэ юунда муусаа садрамт да. Ойрхон бичлэг ороод гоё гүнстэй. Манай сувгаас хойш борооны дараах үйл гэдэг шиг маш олон сувг гарч иржээ базар байна. Гэхдээ сонирхолтой, хөвгөлтэй, алиа, марзан ярьж чадах хоншоортой сувг зөвхөн ганц л байгаа. Тийм болохоор манайхан дардаг юм хамаа хэлүүлдэг дараад subscribe хийгээгүй паразит өчмөн адил дарчхад гэмгүй цаг үе ирээд байна. Окей. Энэ удаад хэдүүлээ 2025 онд нээлттэй хийсэн гарсан даруйдал маш сайн үнэлгээтэй яваа. Онц сонирхолтой найруулагчийн шийдэл бүхий Weapons киног ярьж өгөх гэж байна. Туухсан сууж таалан болгоно зэ тэгээд. Хой. Тий. Чи далж байгаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манайсан тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Кино маань Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Мэйбрук хэмээх жижиг хотод болсон хажин жигтэй явдлын талаар гарах бөгөөд. Уг хэргийг хотын цагдаагийн алба томчуулан учрыг олж гаргаж чадаагүй учраас таг нуусан байгаа юм. Гэхдээ энэ хотын захын залбир нохой өрөмний өтнөөсч болсон хэргийн талаар асуувал яг л нэг зүйлийн талаар ярих бөгөөд тэрхүү түүхийг бид бүхэнд нэгэн хүү ярьж өгч буугаар эхэлнэ. Мэйбрук хотын уйдгартай өдрүүдийн байдлаар ингийн нэгэн өглөө болж шинээр ажил томилогдоод удаагүй байсан багш Justin Gandy сургууль дээрээ иртэл ангин ховхоос ганц л хүү хичээлдээ ирчихсэн сууж байхын тэр хүүгийн нэр Alex Lilly. Хүүхдүүдэд яг ямар ч өтгөрөн тохиолдсон тодорхойгүйч өмнөх шөнө нь 2 цаг 17 минутанд тэдгээр 17 хүүхэд учир шалтгаангүй орноосоо босон гэрийнхээ хаалгаар гарч гараа шувуу мэд алдлан түнэр харанхуй руу гүн одцгон хязээж иргэн ирээгүй юм. Мэдээж ар гэрийнхэн нь боо юм болох нь тодорхой. Цагдаагийнхан ч 24/7 хайж самансан ч юу ч олж долоогоогүй тул ангидаа ганц ирсэн хүү болох Алексаас ангийнхан ч инги гэж ярилцсан зүйл байсан уу эсвэл ингэж гүйдэг зурагтын шоу энтер байдаг юм уу гэхэд Алекс хүүж мэдэх юм алгаа гэх бөгөөд ангийн багш ялгаагүй юу ч мэдэхгүй л гэдэг юм. Хэрэгтэй холбоотойгоор сургуульч 1 сарын турш хаалга барьсны эцэст алга болоогүй хүүхдүүд сурч боловсрох хэрэгтэй хэмээн буцаж хичээллэн харанхуй руу тонилон одсон хүүхдүүдийн эцэг эхчүүд болон сургуулийн захиргаа Justin Gandy багш нар цугларч эцэг эхийн хурал хийх бөгөөд энэ үеэр алга болсон нэгэн хүүгийн аав босч ирэн ер нь яахлаараа зөвхөн энэ шинээр ирсэн багшийн ангил бүтнээр ингэж алга болчдөг юм. Наа түүхэн чинь бүх өчрийг мэдээд байгаа юм биш үү? Ер нь байгаа байдлыг харахаар нэг л сэвтэй дуугүй хүний доод хоноо эдгэгчээр Justin гэж багшаас тайлбар аммаар байна. Гэснээр бусад эцэг эхчүүд ч хөхүүлэн дэмжснээр Justin багш эндэр дээр гарч үг хэлэхэр болно. Би ч бас та бүхний адилаар маш их шаналж байна. Харамсалтай нь би ч бас яг ямар атсан болоод байгааг мэдэх юм алга. Би хүүхдүүдтэй хайртай байсан. Гэл ярьж байтал шууд яриаг нь таслан орк эцэг эхчүүд за одоо орк ч юу байх вэ? Цөхөрсөн эцэг эхчүүд. За шаалдаа бадма чийл мэдэхгүй байв гэж муу шулам худалч хөөхөн энтер гэл энэ тэндээс шаагалдаж байтал нэг ээж бүр маар хардкор заяа. Мөдөгчин гэл аваач шүү. Сургуулийн захиралч шууд удирдлагыг гартаа аван за наад хэл ам чинь бас арай тэмдэж байна шүү. Тэр ч бас бидний адил шаналж байгаа гэж багшигаа өмөрч эцэг эхчүүдийн гарын шүүс болохоос өмнө хамгаалагчаан айдан машинд нь суулгаад явуулна. Justin багш тайлгарх нэрийдлэр архины дэлгүүр орон 2 шил найрка аваад гарах гэтэл дугаараа нь уцалсан дуудлага ирээл аваад байна уу гэтэл өнөө шинэ их орчин байх болно. Араа харж яваарай энтер гэд баг нөгөө өлөгчөнгөөр дуудсан хардкор ээжл байх залгаж дарамтлна. Гараад явж байтал нэг машин ажиглаад ч байх шиг. Арай ч гэрийнхээ гадаа ирээл нэлээд удаан ажиглалт хийж сууж байгаа л гэрлүүгээ жириж ороод Америкага хусах санаатай байж байтал гэрийнх нь хонх дуураад очоо шалгатал хинч байхгүй. Эргэн тойронд нь харагдах юм байхгүй нэг нохой сарлуу худж байгаагаас өөр чимээ нэралгаа. Хий юм сонсцсон болов гэж бодоод архи руугаа явж байтал салгалж өгтөл нь хаалгын балбаал. Хинбэ? Яг гэдэг юм бэ? Юу хүсэж байгаа юм бэ энэ гэл.
Зориг шулуудан цахилгаан борохоогоо бариад гартал бас л хинч байхгүй. Харин машин дээр нь шулам гэд бичсэн байх нь тэр. Манай багш ч нэлээд балгадаг байрын өглөө мөглөө бол шаардна гэж байхчгүй ямар ч бүрзэлтгүй харагддаг шүү. Машин дээр нь бичсэн шулам гэсэн бичгийг арилгах гээл вогтоо усаар үрж үзээд угаасаа юу ч арилгахвд. Тэр чигээр нь унж сургууль дээр эртэл Захирал Маркус мань багш жилийн чөлөөгч тэтгэр халамжийг нь өгөх амлан сургуулиас хэсэгтэй хол байхыг зөвлөж ганц үлдсэн Алекс хүүтэйж уулзахын тас хорин. За тэгээд ажилгүй болсон мань багш цагдаад гомдол мэдүүлээ зогсч байтал цаагуур нэг цагдаа явж байхыг хараад айлг үтэж далалж маллаа сүйдэ. Энд яг юу л толоод байна? Гэтэл өмнө нь амаргалж байсан X нь болж таарч байгаа юм. Оройн хүүхдийн зуугийн за нэрийг хэлээд яхав. Нэг баарнд уламжлал ёсоор гудраа сууж байтал өдөр айлгууддаг цагдаагаа орж ирээл нөгөө хоёр чинь тэрвэрлдэж аваа. Задуух нь гэтэл цагдаагийн өвцөр Пол No. That's the call away. Гэж архины амралтаа Жастиныг шокруулна. Найзууд юм гэхээр алцганаж айлгуудад байсныг нь харахааргүй чим шиг ямар тааш нэг ноото хоёр хулгайч гэдэг нь үл хэлтэй. За тэгэл Жастин ч намайг хотоор шулам чөтгөр мангас элд бусаар л дуудаж байна. Машин дээр нь хүртэл шулам гэд граффити зураг хайцсан. Гэхэд Полч чамайг өдөр шөнөгөө бодоол гараа зүвхэд явж байдаг тийм ажилгүй хүмүүс гэж юу байхад наад бодлоо толгоноос авч хай. Гэл хэлтэл танай хүн чамайг энд байгааг мэдж байгаа юу? Гэнтэ. Полч байхгүй. Би тэр нэг харилцахгүй байгаа л гэж авч. Энийг сонссон Жастин ч уруу ламаа хазлал шууд body language-аар ямар нэг садар зүйл хийцгээе гэж үзүүлснэ. Ганц 75 хоогаад өчөөл гэж шааж. Пол нэлээд удаан татгалздагч цог хонж шүнжэнгөө алга ташилсаж хонсон байдалтайгаар сэрэх болно. Нөгөө нэг X-тэйгээ ганц кофе хуугаад уучхад яах вэ гэдэг шиг л ганц юм хувааж уусан гэмгүй X-үүд юм шиг байгаа юм л да энэ хоёр маань. Полыг гэртэн буулгach хаад Жастин сургууль дээр очин Алексийг сталкердж эхэлнэ. Өөрийгөө одоо мөрдөгч дээрх гэд бодсон юм уу? Яасын араас нь дагсаар гэрийнх нь гадаарна. Хонхын дараа хариу байхгүй болохоор нь цонх руу хартал бүх цонхоо юучгүй сонингор бүрхээд хайцсан байгаа нь нэлээд сэвтэй. Нэлээд үнэр авсан мөрдөгч маань авшээ. Багш маань backyard руу нэвтрэн орж сонингийн завсраараа сонирхоод хартал. Эцэгч нь хоёр бяхлаа өөдөөс хараад мэлэрцэн сууж байх юм дээр. Шартаад солиороо тийм харч уу гэж жартааж байгаа дахиад хардал яалчвал гөлийсэн хоёр юм сууж байна. Жастин ч шууд сургуулийн Закер залган өргөөсөө хоёр юм сууж байсан. Дээр нь цонхнуудаа сонингоор юучгүй битүүлсэн байсан гээл хэлтэл. Чамаг Алексийг 50 орхих гэж хэлээ үстэ. Үгсэн үлийгээ хийж гэр оронд нь хүртэл дагаж очдөг тэр юм бэ. Үгүй яах вэ? Гэртээ засвар хийх гэж байсан юм байлгүй дээ. Эсвэл чам шиг улгааш нохоо шиг хүмүүсээс тэрсэн байлгүй. Энэ яраг болоогүй гэж бодъё. Хараал идэг. Гэж хэлээд утсаа тас чулуудна. Жастин ч орон хоолныхоо ганц зэмийг авахар дэлгүүр ортол нэг хүүхэн араас нь дагаж ирж түлхэж унгахснаа. Чи миний найз залууд бавсан байна. Яаж чадва? Чам туслахгээ сайн хандаж байх шахсаар байгаа тасраагаад бавцсан байна. Хараач-тэй. Гэснээ архин шүршүрт оруулж ирхэн. За тэгэл гэртээ хараад архиа гударч аваад оронд ороод нам шааж байтал зүүдэндээ харанхуй шүн сургууль дээр очсон анги руугаа ортол ангийнх нь хүүхдүүд бүгд доош хараа сууцгац. За юу. Амар юмгүй. Гэнт нэгэн зэрэг багшаа та сайн байна уу? Сайн байна уу? Сонин сайхан юу вэ? Сонин юмгуудээ наалцууж байгаа дэрлээ цаас олддгүй баларсахлаа. Гэх нүгэтэл Алекс хуу ганцаараа дэшээ өндийг бол нэх хүн амар цараймараатай шаацсан. Жастин ч зүуднээсээ татсараа сандарч байтал гэр дотор нь бас чимээ гараад онноо лайтай. Хэсэг ажиллаж байгаа буцаад хэвтэх гэтэл таацсан дээр нь бас нэг үхээрийн царайтай юм. Үнхэсгээ хагартлаа орилж эргээл хартал авч өрөө харж баахан орилсон болж таарч байгаа юм. Айсын хүнд аргал хөдөлсөн үү, архины цагаан солио болсон уу бүү мэд. Өглөө нь болж Алекс хүүгийн гэрийн үүдэнд манаачин ажиллаа хийж байгаа л хүүг ирэхтэн. За ямарх байна да. Давгүй юу? Чамайг зүгээр угаасхийг мэдэх гээл гэсэн хүү. Би зүгээр битгий намайг дагаад гэснээр гэрлэвгүй гүгээд орчихно. Жастин ч ямар аваач цацгаа байх юм бодон үүдийг нь очиж нүдэд хүн гарч ирэхгүй тодорхой тул ажиглал тийхэр гэрийнх нь үүдэнд өдөржин машинтаа суунаа. Зүгээр суухгүй бас найркагаа нариулаа шаадчих юм чаа. За хариу бүрэж боллоо. Жастин ч тасвсэрлээ. Тэр үед яг л энэ торгон мөчийг хүлээж байв үгэлтэй Алексийн гэрийн хаалга онгоогоо нэг сексис алмус шиг юм хотоо барьцсан. Нааша айсв. Хөө явгдын хүн дэмнээ сэрэж чи алуулах нь. За байхгүй. Тэгсэн
Нөгөө лагаа нь машиных ард орж сууснаа үсийг нь хайжилж аваал үзэгдэл таг харанхуй. Жохом дээшээ дэвсэн үгүй юу гэдгийг чөтгөрл мэдэх байх. Киноны дараагийн хэсэг Арчер буюу алга болсон хүүхдүүдийн нэгийнх нь аав руу шилжнэ. Алга болсон цагаас нь эхлэн хүүгийнхээ өрөөнд унтаж буй тэрээр өдөр шөнөгүй л хүүгээ хэрхэн гэрээсээ гарч гүйж буй камерын бичлэг дээрээс харахаас өөрийг хийж чадахгүй. Бас хурган хаус барьдаг компани босс ухаантай манер өдөр бүрэл нааштай мэдээ сонсч санаатай цагдаагийн үүдийг сахина. Арчерийн хувьд бол ангийн багш Жастиныг сэвтэ хэмээн хардаж хаява газрын шиншилдэг тул цагдаагийн даргад энэ багшд нь л нэг учир байгаад байна дарга минь. Би жоохон ухаж төнглөө. Тэгсэн чинь хүүхэн согтуугаар машин барьж яваад баригдаж байсан. Энэ асуудлаас болж өмнөх сургуулиасаа хөөгдсөн юм байлээ. Хорж яваад ирүү шүүл тэгвэл ямар вэ гэх дарга хариудна. Танай хүү бол ангийнх нь нэг цагт гэрээсээ гарч гүйхэд энэ багш яг яаж холбогдож байгаа вэ? Хинч тэднийг хүчлээгүй. Хинч чирч гаргаагүй. Өөрсдөө гарсан. Багшд буруу байхгүй гэж бид үзэж байгаа л гин. За нэг л цагдаа наругаасаа учрыг олж чадахгүй байна гэдгийг ойлгосон Арчерч мөн адил өөрөө өөртөө мөрдөгч хэмээн эрхэм цолыг олгон хаява газар дагаж гарнаа. Жастины хэсэгт гарч байсанчлан машин дээр нь шулам гэж бичсэн мөн хаалгуудыг нь балбал зүгтаас нь нөхөр энэ Арчер болж таарч байх шиг байгаа юм. Дүрсгүүчээд гэртээ ирэн хүүгийнхээ гарч байгаа бичлэгийг хэдэнтэй үзчихээр хажуулж байтал гэд дав хилцээр нь хүүтэйгээ авахулсан зураг хартал хүн ангийнхантайгаа зураг дээр байхгүй болчихсон. Эргээд тартал өөрийгөө орон дээр хэвдэж буйг харддаг юм та. Бараг астрал аялал хийгээд байгаа маа шин. Цагч 2 цаг 17-г зааж байхыг хараад доошоо өмгөө буутал хаалгууд нь өөрөө онгоогоо хүн яалчгүй гараад гүйж байна. Араас нь өмгөө жирийгээд модон дундуур гүйсээр гараад иртэл буцаад өөрийнхөө байшингийн гадаа гараад гайхаж ядаж байтал байшингийн дээр ямар ч скингүй бүдүүн эмдэр буу гарч ирснээр статрак нь 217-г зааснаа алга болоод өгнө. Арчерч хүүгийнхээ араас байшин руу тэгдэд ордлох хүн өрөөндөө хэвдэж байна. Явж очоод хаашаа явчихвдаа алгын чиний өрмөн алив хаавтайгаа ярилцаа штэ. Аав нь чамд хэлдэггүй ч дотроо банк хэлхийг хүсдэг. Хайртай шүү. Гээл үйлэн дугаараа тэлтэл Жастин багшийн таазан дүүжлээстэй байсан хурэцэм шиг шүдтэй балаа юм хэвдэж байх нь тэр. Арчерч ойр дуу 50 зүүднээсээ сэрж гэрээсээ гарахдаа хүүгийнхээ замхран алгуулсан зүгт хар зогсохдоо өндөр цамхгийн зүгт хүн гүйснийг анзаарч хотынхоо газрын зургийг дэлгэн сэжүүр хайж эхэлнэ. Ямар тач ихний зураасаа татан дараагийн сэжүүр олж явахаар алга болсон хүүхдүүдийн нэгнийх нь гэрд очин хүүхдийнх нь гэрээсээ тонлон одож буй камерын дүрсийг үзүүлэхийг хүстэл гэрийн эзэгтэй үгүй гэд халгаад. Гэрийнх нь гадаа хүлээж аваад гэрийн эзнийг ирэхээр нь эрхэндээ хайртай гэдэгтэй. Дахиад гойгаад үзье. Гээл очиод асуудал зөвшөөрч. Хүүхдийнх нь бичлэгийг үзэж байгаад хаашаа гүйснийг нь олж тогтоон газрын зураг дээр дараагийнхаа зураасыг татаж авна. Нилээн юмны үзүүрээ сатгаад авчихсан маньерч бараг дуайлах нь олгүй дараагийнхаа хаусыг хайж явдал шулам гэсэн бичгтэй Жастин багш машин колонк руу орохыг хараад шааж очоод хэрүүл хийж байтал тэр хоёрын зүгт тэр гэхийн тэмдэггүй зомби гэхэд зомби биш, үхтэл гэхэд үхтэл биш. За мэдгүй хачин үзэр юм гүйгээд ирж юм шүү. Дөхөөд иртэл сургуулийн заакист хараалж ядах хийлэгцсэн юм уу, юм сордсон юм уу, илээ ирсэн юм уу, бүү мэд улаан галзсан юм. Жастины хоолойг боогоод муухай дуурал идэх гэж ч байгаа юм уу мэдэхгүй. Нүдүүд нь бараг дагц руу хальт явархад аягнаасаа гойжход бэлэн болцсон заяа. Ёо. Сиато кино маань Чарльз Чаплин сахалтай Пол гихч гундуу царайтай цагдаагийн өнцгөр рүү шилжнэ. Полын найз бүсгүй 3 хоногийн хугацаатай томилтоор явсан бөгөөд хадмаав нь эдний хэлтсийн дарга нь байдаг. Манай Пол цагтаа нэлээд балгадаг ир байсан. Найз хүүхэн ядгасаар архины имчилгээнд явуулж балгахгүй хэсэг удсан юм шиг байгаа юм л да. Архиа сансандаа ч юм уу, ийм хадмаавтайдаа гударсандаа ч юм уу, ямар тач ч манай энэний царай нэлээд баргар. Өнөө маргашгүй болсон хүнээс толгондор гутран гүцэлтэй юм шиг байгаа юм. Жастин луу дуртай дургүй далчаад уйдгартай эргүүлийн ажлаа хийж явтал харваачин үлгүүд хитгээд зам гарч яваг анзааран сэмхэн дагтал нөгөөх нь нэг барилга руу цонхоор шааж орох гэж байгаад зүгтаас нь хаалтвт баригдан Полч нэгжлээ шүү. Зэвсэг элдв цүүтэрээр байхгүй ямар нэг юм хадахгүй зөкшөө гэсэн нөгөөх нь юуч байхгүй гэмтээ гэд хэлж дуусаагүй байтал хармаагийн тэмтэрч угаад тариурын туруугаа зоож хаяад уурандаа нөгөөхөө ойрстол нь усч өрхөн. Сандраал цэвэрлэгээ хариуцгал хийж байхдаа машиныхын камер бичээтэй байгааг анзаарч яг бичлэг задарч цоошлоор нэг гэмгүй хүн зодсон цагдааг цоллуулж ажилгүйч болж магадгүй хэмээн сандран камераа салгаснаа нойрсож буй ирэг сэрэ. За өгшөө. Бид хоёр эндээ эвгүй зүйл хийл. Би одоо гавыг чинь тайлаад эндээ сайрлна. Харин чи нүдэн дахиж үзэгдэх юм бол тэр үед өөр зүйл болно шүү. Гэж тохиролцоод хоёр тийшээ салан одно. Хэлц дээр ирээд хадам авдаа болсон зүйлсийг хэлж
Дахин Вач бүтлгүүг нь гайхаж байгаад хэрв наад нөхөр чинь ямар нэг гомдол гаргахгүй бол сарын дараа энэ бичлэг өөрөө устчихна. Хэрвээ гомдол гаргавал би л авч яваг танихгүй шүү гэж хэлэн Полч нэлээд тэрэ дэлбэрхийн агуур байж байтал удсанд нь мессеж ирээд хартал Жастин багш. Хай хөрхнө гэж ирээд зэргүүгээр найз хүүхэнтэй хүн рүү бичиж байна. За тэгээд энэ үйл явдлыг та хэдийн мэдгтул ингэс хийж хордлуулад урдлахгүй юу гэсэн бэ? Угсаа заваа амтд. Угаасаа кинон дээр чи хэдхэн секунд л гард юм аа. Тайвширч үз. Болч баргар дээр баргар зарайлчихсан сүнсгүй юм райчуу гэртээ яваад ортол найз гүүний нэрцэн. Surprise гэд байж байдг юм багцтай. Төлөвлөсөн хугацаанаас өмнө ирцээ. Найз залууга баярлуулчих гэсэн хар юм нь харин хэдийн өөрийгөө баярлуулчихсан байгааг царайнаас нь найз хүүхэн өөрчлөлгүй байх. Ажил дээр очлоо дахин вагийн харц марц шинэлэн эвгүй. Мань ирж лагаага уншаал гараад алхаж байтал дарин дээр давс гихчээр нөгөө дахиж харахыг хүсээгүй үлбүүд хитгэд хэлц рүү нэрж явахыг харан уушиг зүрхэн савсан алнаа хэмээн орилсоор сцен солигдсон үлбүүдх нөхрийн өнцөг рүү шилж байна. Энэ чаваас өөрийн гисэн орон гэр байхгүй хаанаас шаасын бүүмэд нэг майхаа олоод модон дунд хатгацсан хар тамхины хамааралтай хулгай зэлгийн хийж амьдэрдэг ир. Урвар царай цагдаагаас эрүүний шүл амсчаад борон дунд гаргалгаа хаан гэлдэрч явтал Алекс хүүгийн байшин таарч өдөр тутмын сонингоо хэдэн өдөр аваагүй байгааг нь анзааран өнөөдрийн гэрээ болох хор шийднэ. Хоёр давхарлаа намирч байшинд нэвтэрч орон заяацаны соромгай дэрний уутыг нь мулталж яван Дэл Сулим хаан хэдэн өрөөгөөр нь хисч харан та хожаа компьютер DVD энтер үзсэн шигээ явж байтал ард нь манекен шиг хөссөн хоёр юм сууж байхыг хараад игээтэл харавчихсангүй. Яна хүн байсан юм өршөөгөө. Гэтэл нөгөө хоёроос нь ямар ч хариу байхгүй анзаарч ста. Ингэж хэлээр ингэж бас байдгаа авахны юм бодоод тоогчгүй өргөжлүүлэн тонж гарна. Удах шивг халбасрэ шүдний чигшлүр гэмэр тонохгүй юм байхгүй. Цаашаа алхаж байтал зойрны өрөөнөөс чимээ гарахыг сонсоод яваад ортол нөгөө алгуулсан хүүхдүүд чинь зэрэгц команд авчихсан бөөндөө зогсож байснаа тас хийтлэр гэж хаал. Чорын богд. Юу үзэх нь вэ? Гэл гүйж гараад хаалгын ямар тагж тавиа шууд зайлахгүй. Бас унгасаа халбас сэрэмэгээ түүж авч байтал хоёр манекан ам орж хөөгөөд баригдахын даваан дээр муултарч гарan шууд л хуучин эзүүл авдаг дэлгүүрт нөгөө туусан юмнуудаа арилжин зогсохдоо хөөгтүүдийг олсон хүнд 50,000 төгрөгийн шагналтай гэсэн зарыг олж харан юу айх шууд мөнгө нүдэнд нь харагдтыг байгаа үст. Цагдаар узалгаал та эдийн хайгаад байгаа хөөгтүүдийг хаана байгааг мэднэ. Байшингийн зойронд хоороор зогсож үйлээ. Би заагаад өгч болно. Гол нь мөнгөө би яаж авах вэ энэ гэж ярьж байснаа. Хэлц дээр ирж мэдээлэл өг гэсний дагуу дуртай дургүй хэлц рүү явж байхдаа уруур царайд Полтой таарсан тэр байж. Дахиад Полтой муур хулган болж зүгтаасаар өөрийнхөө дошин дээр ирээл пэт хийж байтал нэг юм инех чимээ гараад лага бас ямар ацсан вэ гэд харж байтал Жастин харагддаг арчерт бас харагддаг нөгөө эвгүй царайтай юм гараараа талцоо зогсож байдаг шүү. Эцгөөд ийм юм харсан ямар ч хэнэггүй стагаас саал зөвхтан үздэ. Гүсэр майхандаа орж ирэн энэ чинь биш ээ. Би юм харсан. Эсвэл би илэрсэн. Гэт өөрийгөө тайвшруулж байтал майхных нь гадаа хүн ирэх чимээ гарч бүх хаалганыхан цахилгааныг алгуурхан дээш нь татж эхлэндэ. Мань орон гэргүй Джеймс чи хэдэн тариур шүүрч аван зэвсэг болгон бариад яг нэгт маа чи вацэтгэр гэж цоогоо ид байх. Нөгөө уруугаар сарайд маань байж байдаг штэ өөрх. Бууга шүүрч аваад юу гоход арах гэтэл би хүүхдүүд хаанагааг мэднэ гэж тайвшруулан байшин руу цугтаа явахаар болно. Полч үүдэнд нь яваад очлол зомби шиг болсон хоёр юм болон хөшөө болон хувирсан хүүхдүүдээс өөр хүн байгаагүй айл хаалгуудад тайлж өгöd бүр юу ч болоогүй цагдаагийн офицерыг гэртээ оруулчлаа шүү. Орон гэргүй Джеймс ч бүр шок. Шин дунд боллоо байшин руу орсон Пол байдгүй. Джеймс ч хараал ирэл уншаал ядж байхад гавлуулчихсан байж байтал байшингийн хаалгонгой уруур сарайд Пол гарч ирснээ хөөрхийг машинаас буулган байшин руу чирээ шаачна байхгүй. За тэгээд үзэгдэл солигдсон Маркус буюу сургуулийн Закигийн өнцгөр рүү шилжнэ. Манай Заки маань ижил хөөстөн гэр болж таарч шивэг бид бүхэн харж байна. Тэрээр эхнэртэйгээ гэхүү, нөхөртэйгээ гэхүү. Дэлгүүр хэсч байх үед нь Жастин багс залгасан байх бөгөөд киноны эхэнд ярьсан ярианы үргэлжил нь Сэвтэй байшинд очиж шалгахыг хүсч Заки хариуд нь тех боломж байхгүй харин сургууль дээр ар гэрээс нь хүн дуудаж уулзаж санаагч амраа гэсэн байдгийг. Маргааш өдөр нь Заки дээр Алекс хүүгийн ар гэрээс бараалгахаар хүн ирдэг нь нөгөө муухай царайтай хүн бүрт харагдаад байсан аз эдгэрийн эмгэн байх нь тэр.
За ямар тач хүлээж авч уулзсан аав ээжтэй нь уулзах ёстой юм гэж учирлан хэлэхэд нөгөө эмгэн аав ээжийнх нь би жаахан тааруу байгаа учраас би ирж асарч байгаа мó. Надтай л уулзчихгүй юу гэтэл стааштай тех боломжгүй. Эсвэл би гэрт нь очиж уулзъя да гэж хэлэн эмгэн ч муухай царайлан тэр хоёрын яриа өндөрлөнө. Үзэгдэл солигдсон Заки маань хагас ихнэр хагас нөхрөөрөө өдрийн ланч бэлдүүлцээ. Гэртээ тухалж байтал хонхон дуурч яваад очтол нөгөө эмгэн. Ста багтарч өгнө буруу атоосон цуухат хэдэн бодолч алхаж ирэвдэ. Балга усыг оч гэсэн мань Закич амралтын өдрийнх нь ая тухайг алдагдуулсанд дургу байгаа нь илт бараг ирсэн замаараа буцаа зайлнуу гэх гэтэл эхнэр нь элдэг зан гарган болгүй яах вэ? Та ороочтой гэж тэрүүгээр явсан гайг үүгээр дуудаад гэртээ оруулаад ирж байгаа юм. Тэгснэ нөгөө эмгэн чинь би том аягаар л усаадаг. Балай зуршилтай юм аа хөө. Нэрээ Алексийн аав нэгдэх өдөр очиж уулзахаар болсон. Харин чи цагдаад хэлээгүй үсттэй. Тэг зуржигнэлгүй л асуудлаа шийдчихвэл гэснэ. Үргэстэй мөчөр гаргаад ирнэ. Тэгснэ тэрэндээ Закигийн өрөөнөөс манерийн медалны оосрыг гусаад ороочихсон. Өргөсөөр нь гараа зүснэ. Мөчрөөрөө цусаа арчаашаач. Ямар нэг ёрын зан үйл хийгээд байгаа нь бол тодорхой боллоо л доо. Гэр бүлийн хоёрч бүр шок цааш. Ирүүн бараг муулч шаахт өгч юмч. Альчуур авч өгсөн Закигийн сахалтай эхнэрийн үсийг нь хаашлаад автал байдал биштэй шүүг ухаарсан Заки утсаа шүүрч аваад 911 рүү залах гэтэл нөгөө самгаа хонх гаргаж ирэн жингнүүлээл мань Заки байхгүй. Шууд ховстуулаад хадалт өгөөд үргэлжлүүлэн эхнэрийнх нь хайчилсан үсийг мөчөртөө ороосноо хугалтал Заки хайртынхаа дээр үсэж гараад нүүрлүүн газрын тос шиг юмар гулгснаа мөргсөр байгаад нүрийг нь цааш чихэж хаяад эхнэр жийж. Том аягтай ус руугаа мөчрөө хийх үед Заки дуулуур танарахгүй мөргөхөө зогсох ба самга цөвхнөөс шаргал ус гаргаж ирж орон дахиад хугалтал Заки маань хаашаачм гараад гүйсэн нь Жастин Арчер хоёрыг колонк дээр цэцмэргэнэ булаацалж байх үед зомби шиг гүйж ирсэн тэр байдаг. Жастин багш дэлгүүр дотор Том Жеридж байгаа дараагч нэгэн мултарч машинаасаа хөдлөх бөгөөд ховстуулсан Закич араас нь гүйцэгч юм шиг хоёр зээр дээрээ жирийн. Арчерч мөн адил машинаараа араас нь явж байтал ховстуулсан Заки яг л манай оркуч шиг улаан гэрлээр таврагж яваад машинд мөргүүлж тарих толгойн цувсан байдалтайгаар тэнгэртээ дэвшин. Энэ хараал хийсэн зүйлсийн дараа Арчер нөхцөл байдал нэлээд эвгүй болж байгааг ойлгон сургуулийн Закиг яг л алгуулсан хүүхдүүд шиг гараа алдлан гүйж байсныг анзаарснаа мөн яг л зэвсэг шиг чамайг алхахаар улаан дайрч байсныг хэлэн тэмдэглэгээ хийсэн газрын зургаа үзүүлэн хүүхдүүд хэн нэгнийг байгаа болгон гүйсэн бол энэ хавьдал тэдний бай байгаа. Гэхэд Жастин багш Алексийн байшинг олж харснаар үзэгдэл солигдсон Алекс хүүгийн өнцгөөс кино үргэлжлэнэ. Алексийн аав хүүгээ сургуулиас аван гэрлүүгээ харих замдаа ээжийнх нь бие муутай өөр хамаадан садангүй очих газаргүй болсон авгагч нь ирж түр амьдрахаар болсныг хэлнэ. Алекс ч аавч тэр авгагчийг нь огт харж байгаагүй бөгөөд хүү дурамчхан байдаг ч аав нь бид хамаатнуудаа туслах ёстой гэж хэлэн шолмыг гэртээ авч ирсэн байдаг. Нөгөө маника болон хувирсан байсан хоёр Алексийн аав ээж нь байсан бөгөөд гэр орнож хачин гэгээлэг цэвэрхэн байж дээх хөрх. Алекс өглөө хичээлдээ явхаар болсон шүдэмээ угааж угаад хэрэг дурлан авгагчийнхээ унтаж буй өрөөний хаалгыг нээгээсэн эрхэн харах гэтэл нөгөөх нь унтаагүй өөдөөс нь цочтол цоо ширтэл байж мус савдар юм. Алекс хичээлээ тараад аавыгаа эрхийг хүлээг айлвайлаа байдаг. Лежадад гэрлүүгээ алгасаар иртэл аав ээж нь үрээ маника болцсон. Алекс ч гайхан аавынхаа нүүрлүү ус цастал ямар ч ховрол байхгүй. Нөгөө шулам авгагч нь нүрээ хавгаагаад унт. Орон хол байхгүй шүү гэж явуул. Маргааш өглөө болж Алекс бууж иртэл шөнжин яг энэ хвээрээ эндээ байжсан аав ээж хоёрын нүд улаанаар эргэлжсэн сууж байдаг. Садар эмгэнж Алексийг хэн нэгэнд энэ талаар огтхолж болохгүй. Хэлбэл юм болно. Гэт ээж аавынх нь үсийг оруулсан мөчрөө цусаараа нялгацснаа хугалж аав ээж хоёр нь өөрсдийгөө юу чгүй сэрээдж гарнаа. Мөчрийг ус руу хийхэд тэд сэрээ ажиллагааг зогсоон буцаад гөлийг өгөөд Алексийг хэн нэгэнд хэлэхгүй гэж амлалтаман хэрв амлалтаа зөрчвөл аав ээж хоёрыг нь амьдаар нэгнийгээ идүүлж харуулсан шүү хэмээн сүрдүүлнэ. Алекс аав ээжтэй бүрийн илүү муу юм тохиолдохыг хүсэхгүй тул хэндэж юу ч хэллгүй өдөр бүр хичээлдээ яваад аав ээжигээ ч лаазалсан хоолоор хооллож эхэлнэ. Шолмын авал яах? Өөртөө нэг өрөө хоостол гаргачихсан. Бас нэг бузрын заавал хийгээстэй. Нэг өдөр шөнө унтаж байхад нь шулан маниан дуудан яваад очтол бүрлүүзэрийн хачин болцсон. Лагаа гэжтэй.
Миний бие ер нь их муу байна. Уг нь танаа аав ээж миний биеийг сайжруулна гэж бодсон шаасангүй. Минийхөө маргааш хичээлээсээ эрэхтээ ангийнхаа хүүхдүүдээс нэг юм хомслаад гэртээ аваад ир. Тэгвэл биемийн тэгэрч би танаахаас зайлж магадгүй л гин. Алекс бушуухан далдруулахын түүс болж байгаа тул юу усах вэ гэж бодон хүүхдүүд өөрсдийнхөө нэрийг бичин шүүгэн дээр наасан цааснуудыг хуу хамж аваад гэртээ харж шулам манайдаа өг. Нөгөөх нь ч бузар зан үлэхийн шөнийн 2 цаг 17 минутанд хүүхдүүд гэрлүүн үе олноороо гүйлтэн ирнэ. Алекс зөвхөн аав ээжигээ холддог байсан бол нэмээд 17 хүүхд өдөр бүр холлох болж бүр дээр нь хөшөө болсон нэг цагта нэг гэр оронгүй нөхөртэй амьдрах хэрэгтэй болно. Алекс унтаж чадахгүй хөрвөөж байтал гэрийнх нь гадаа машин зогсохыг анзаарч хартал Манчестин Арчер хоёр ирдсэн хаалгын зад өшөглөд орох уу эсвэл тогшоод орох уу хэмээн шийдэж ядаж байтал байшингийн үд онгойж уруугаар царайд Пол гарч ирэн хүрээд гэж даллан нөгөө хоёрч байшин руу яваад орно. Жастин санаандгүй шалан дээр асгасан давсан дээр гიშгэж уруугаар царайд болон орон гэргүй хоёр хоёулаа чарлаад дайрхан тэр. Алекс ч мөн аав ээжийнх нь урд асгасан давсны дотор талд гიშгэн нөгөө хоёрч бас орилоор дайрчноо. Дээр дооргүй л баахан хөөцөлдөө. Ол Жастин хоёр хөөцөлдөж байгаа л Жастин баригдан ногоо арилгагчаар нүүрнийх нь арьсыг хуулаа шаатал нөгөөх нь тоож байгаа чин жалга. Энэ үеэр харин Арчер орон гэргүй залууг бараг 15 нокаут болгодогч хязээс шинхнээс нокордгоо босч ирээл дайраад босч ирээл дайрсаар орооцолдон хонглын хаалгыг цөм шааж ороод ноцолдож байхдаа хүүхдүүд байгааг олж хардаг. Дэд давхарт Алекс аав ээжээсээ зүгтаад Жастин харин алуулахын даваан дээр уруугаар царайтын бууг хуйнаас нь суглан авч буудаж унгаа орон гэргүй хүний гарын шүүс болох гэж байсан Арчерыг мөн очиж авраад Арчер хүүгээ хайж байтал заван шулан буланд гитэж байснаа гинт гарч ирэн Арчерийн үзүүний зүйлтийг тастаад авчдаг. Үзүүний зүйлтийг нь авсан юм чи яах вэ? Ховсдох нь тодорхой. Арчер Жастиныг үзүүдэн авч боомлж алах гэж байх үед Алекс аав ээжээсээ зүгтаасаар шулан манайгийнхаа бузар зан үйл хийдэг өрөөнд орж ирэн хиймэл үсийг нь болон хүүхдүүдийн үсийг ороосон байсан мөчрийг нь авч зүгтаан нойлын өрөөнд ороод яг нөгөө зан үйлийг нь хийж хүүхдүүдийг шулан манайруугаа онилуулчихна. Шулан манайч энийг нь мэдрэн хэдэн годом дамнан зүгтаадаг хүүхдүүд зам таарсан бүхний хэмх мөргөн араас нь гүйсээр барьж аван амьдаар нь тасар татан хайж шулмын хараад арилж Арчер хэмээн болсноор хүүгийнхээ араас явна. Харин Жастин дэд давхар руу гартал Алекс аав ээжигээ тэрэн зогсох бөгөөд Арчер хүүхдүүдийн араас явсаар хүүгээ олж авснаар кино дуустдаг юм. Алексийн аав ээж болон хүүхдүүд маш удаан хугацааны туршид ховсдолсон байдалтай байсан тул шууд энгийн болохгүй байгаа. Харин Арчер хэдхэн минут ховсонд орсон тул шууд зүгээр болж байгаа нь ийм учиртай. Ямар тач зарим нэг хүүхдүүд нь баг багаар буцаад ярьж ихсэн бол Алекс аав ээжигээ аван өөр хот руу нүүж шолон биш энгийн найс авга ихтэйгээ цуг амьдэрч аав ээжигээ асарсаар байгаа аж. За энэ удаагийн кино маань энэ хүрээд өндөрлөж байна. Сонирхолтой байсан болов хэмээн ихэд найдаж байгаа тул мөн эргээд уулзахдаа бүр илүү сайн киногоор уулзах учир та нар мөн тэгээд наад дарах систем дээр нь гуйлахгүй дарж орхиороо золио гэж. За баяртай. Гэхдээ төр баяртай. За баяр. That's the proof. I feedback on heart, some love and hate. Get the watch count no sir every day. Comment there, hear your chips and like that's a new hit.